Майдар эргэх ёслолын үйл ажиллагаа. Монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, гүрдүүллийн нууцын өвдөстэй эрдэн ноён сорж, чин сүжигт номон хан лувсан наруу шэрв гигантны үүсгэн байгуулсан чин сүжигт номон ханы хүрээхийдэд майдар эргэх ёслолын үйл ажиллагаа зуны дунд сарын шинийн 24-ний бэлэг цайн өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8 цаг 30 минутаас эхэлнэ. Майдар эргэх ёслолын хурал нь сайн цагийн мянган бурхны 5 дугаар майдар бурхан ирээдүйд замбуу төвд заларч номлон шашин амтны тусыг бүтээх тэр сайхан цагийг бэлэгдэн майдар бурхантай уулзах ерөөл талбиж буй ёслол юм. Ер нь Баян-Хонгор аймгийн ард түмний сайн сайхны төлөөл хийж байгаа ажлууд. Энэ жил болгон ингэж одоо хүрээ хийдийг засан сэлвэж тэгээд энэ олон түмний төлөө энэ майдар эргэнэ гэдэг бол их гайхамшигтай дээр үеэсээ одоо эртний одоо уламжилтай ийм сайхан заншил байгаамаа ёсон жил. Уг нь одоо соёлын энэ сайхан заншил бол олон жил алдагдсан. Одоо сүүлийн үед бол одоо хүмүүсийн сэтгэл санаа бол их өөр болсон. Яа ухамсар их муутай болж байна. Ард түмэн маань одоо ер нь их актер юу яаж байна. Цэвүүн цагийн энэ одоо эрхэнд одоо 10 цагаан буйныг мэдэхгүй 10 харны үглээр замж байдаг ийм актер үе цэвүүн цаг болж байгаа маа. Тийм учраас энэ цэвүүн цагийн амьтныг амархын тулд энэ олон амьтанд туслахын тулд би одоо энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм. Тэгээд энэ жилийн одоо юу гэвэл одоо бас л мөн хуучнараа Жамбын чог гэдэг хурлыг хорно. Тэгээд Жамбын чогийг хорхихаа давсараар бас миний шавн дээр одоо готоос 6-7 шав ирнэ. Тэд нар дотор бас цамд гардаг улсууд байгаа. Тэгээд тэр цамын дотор цамаас ганц хоёр цамыг үзүүл магадгүй. Гомбос охиосны цам, тэгээд шанагийн цам энэ гэсэн мэтлээ. Тэгээд энийг хурлынхаа завсраар бол дотроо бол гашаа дотроо бол үзүүлэх баг энэ цамыг. Тэгээд энэ эртээс одоо заншин энэ майдар урхны одоо майдар гэдэг үг бол энэ тгийн хэлээр бол майдар, төвдийн хэлээр бол жамб, монголын хэлээр бол юу шүү дээ. Асрагч урхан гэж байгаа юм. Майдар урхан бол. Тийм. Тэгээ одоо энэ дараа бол одоо бурхан энэ үед бол бидний энэ байгаа энэ 90 үед бол бурхан багшийн одоо 90 үе явж байгаа. Энээс хойш бол дараачийн 90 үе нь майдар бурхны 90 үе залах юм аа. Тэгээд хэрмэнд одоо одооноос ингэж ерөөл тавиад ингэж майдар бурхандаа дахил өргөөд ингэж явж явах юм бол ирээдүйдээ сайхан төрлийг дамжина гэсэн үг. Зохион байгуулагч Түүх угсаатны зүй байгалийн түүхийн музейн харьяа чин сүжигт номон ухааны сүм музей Баян-Хонгор аймгийн бурхан шашны төв ламын гэгэний гонгонд дэдлэн хэд улсын тэргүүний галууц харилцах утасны дугаар 88 89 66 63 89 44 77 33 70 44 23 39